Өнөөдөр анхаарал үзэж байгаа үзэгч та бүхэнд баярлалаа. Та бүхэндээ за дотоодын болон гадаадын зах зээл, хөрөнгөний зах зээлд болж байгаа үйл явдлын мэдээлэл хүргэхээр хөрөнгөний шинжээч мөнх эрдэнэ студид ажиллаж байгаа өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр хөрөнгөний зах зээл дээр энэ 7 хоног танилцлахаар ямар үйл явдал болов? За тэгэхээр гадаад зах зээл эхлээд ярих гэж бодлоо. Тэгэхээр гадаад зах зээл дээр бол Эрдэнэ Resource Development Эрдэнэ Development Resource гэсэн компани нийт хувьцааны бол 3 сая 900 мянган шиг хувьцааг Tech Resource компани худалдаж авсан байж байгаа. За ингэж худалдаж авснараа энэ компанид бол нэмэлтээр 500 орчим мянган канад долларын хөрөнгө оруулалт нэмэгдэж орж ирж байна гэсэн үг. За худалдаж авсан өдөр бол хувьцааны хэмжээ 0.11 канад доллар байсан. За харин өнөөдрийн байдлаар буюу өнгөрсөн 7 хоногийн хугацаанд бол үндсэндээ 27% өсөд 0.14 канад доллар болж өссөн байгаа. Тэгэхээр Эрдэнэ Development Resource компаниуд бол Торонтогийн бирж дээр хувьцааны арилжаалагддаг. За манай алтны орд дээр үйл ажиллагаат явуулдаг ийм компани. Компани талаар дэлгүүрийн мэдээллийг бол тухайлбал дахин эзэмшдэг ч юм уу те? Тэгэхээр тус компани ерөнхий мэдээллийн харагдаж байна. Тэгэхээр компани энэ мэдээлэл бол 15 оны 4 сарын 1-нийх мэдээлэл байж байгаа. За тэгэхээр нийтдээ энэ компани хувьцаа бол 82.6 сая ширхэг хувьцаатай байгаа. За нийт зах зээлийн үнэлгээ нь бол 10 сая доллар байгаа. За харин хувьцаа эзэмшигчдийн бүтцийн энд аваад үзэх юм бол 52% нь бол retail буюу одоо жижиг хувьцаа эзэмшигч байж байгаа. За 12% нь бол Эрдэнэ одоо энэ компани маань өөрсдийнх нь менежментийн баг, за мөн захирлууд нь бол 12% эзэмшиж юм байна. За Tech Resource бол одоо 11% эзэмшиж байсан. За харин саяны одоо хувьцааг нэмж худалдаж авснараа 15.1% эзэмших болж өөрчлөгдөж байгаа. За мөн Lion Election, Han Investment, Glencore гэсэн компаниуд бас байгаа. За бусад одоо 12% нь бол бусад одоо институционал хөрөнгө оруулагч эзэмшдэг. За менежментийн хувьд бол 100% одоо гадаад хүмүүс байж байгаа. За тузын хувьд ч гэсэн гадаад хүмүүс байж байгаа. Тэгэхээр тухайлбал энэ компаниуд аль ордод илүү их анхаарлаа хандуулж ажиллаж байгаа шиг байна. За тэгэхээр энэ компани маань өөрөө алтны ордыг эзэмшдэг байж байгаа. Манай өмнгийн говьдуудад байрладаг алтны орднуудыг эзэмшдэг. За тэгэхээр ер нь бол энэ компани өөрийн хийсэн судалгаанаас ингээд хараад үзэхэд бол энэ Төв Азийн алтны одоо ордуудын судал нь бол одоо энэ хоёр ийм зураас дотор гэж явдгаа гэсэн ийм зураг харагдаж байгаа. Тэгэхээр жишээлбэл энд бол 21 сая унц алтны нөөцтэй оюут толгой орд болж энд байрлаж байна л да. За урагшаага хятад руу бол одоо энэ 8 сая унц алтны нөөцтэй орд байна. За 7.6 сая унц алтны нөөцтэй орд байна. Гэх мэтчлэн ингээд ордууд бол ингээд харагдаж байгаа. За харин Эрдэнэ Development Resource компани төсөл бол энд байгаа. Нэг хэсгээр байж байгаа. За алтны орд эзэмшдэг. Монголд байна тий. Тий. Одоо энэ Төв Азийн алтны судал маань үндсэндээ ингээд хятадын энэ бүс нутгаар за Монголын бас урдуур ингээд дамжаад явдгаа гэж нэг судалгааны үр дүнд гаргасан гэдэг юм байна. За дээрэс нь энэ компани маань яг одоогоор бол энэ алтны төсөл дээр ажиллаж байгаа. За нийтдээ бол энэ компани 6 ийм ордыг бол лицензийг эзэмшдэг байж байгаа. За үүнээсээ бол харин алтны төсөл дээр бол илүү хүч хайж одоо голлон анхаарлаа хандуулж ажиллаж байгаа юм байна. За тус компани өнгөрсөн хугацаанд бол одоо энэ алтан нар гэсэн төсөл дээрээ 5.5 км-ийн урттай үргэлжилж байгаа юм алтны судал байгаа. За энэ алтны судал дээр бол нийтдээ 18 өрөмдлөг хийсэн байгаа. За энэ цагаан цэгүүд нь бол өрөмдлөг байж байгаа. За энэ шав цэгүүд нь бол алтны нөөцүүдийг бол зорилттой тэр бүсүүдийг бол илэрхийлж байгаа. Ийм байдлаараа судалгааг нь хийгээд явж байгаа ийм компани. Тэгвэл энэ компани нөөцийг ер нь хийдэг гэж үзэж байгаа. Тэгээ хизээс эхлээд олборлолтоо хийж эхлэх юм бол. За тэгэхээр компаниуд бол энэ 18 одоо өрөмлөгөн дээрээ тулгуурлаад нөөцийн үржилсэн тооцоог бол энд ингээ гаргасан байгаа юм байна. За жишээлбэл энэ ихний бүсэд бол 1 тонн одоо нөөцөнд хэдэн грамм алт байна вэ гэдгийг бол энд ингээ харуулж байна. За нөөцийн ангиллаараа бол энэ юутай бодиттой нөөц, за таамаг нөөц гэсэн юм хоёр ангиллыг бол энд харуулж байгаа. За тонноор бол энд ингээ харагдаж байгаа. Тэгэхээр яг одоогийн нөөцийн тогтоолтын байдлаар бол хамгийн багадаа 1 сая одоо унц алт бол байгаа гэж тооцож байгаа юм байна. За 1 сая унц алт гэдэг нь бол үндсэндээ 28 тонн алт гэсэн үг л дээ. Энэ утгаараа бол энэ төслийн маань том нөөцийн хэмжээгээр бол бас тийм томдоо бол орохгүй. Одоо жишээлбэл оюутлогоо бол одоо за хамгийн том гэж бодоход 21 сая унц байж байгаа. Тэгэхээр энэ ордын нөөц одоо энэ нөөц маань бол одоо хамгийн багадаа бол ямарс 1 сая унц алт байна гэж байгаа тийм. За бусад одоо энэ өсөлдөгч гэж нэрлэж болохоор энэ алтны ордуудыг ингээд нөөцийн аваад үзлээр 13, 6, 19 ч гэдэг юм уу 12 ч гэдэг юм ийм байдалтай байгаа.
Тэгэхээр эргээд дотоодын бас хөрөнгөний зах зээл дээр очиж бодож байна. Дотоодын хөрөнгөний зах зээл дээр Худалдаа хөгжлийн банк бонд гаргана гэсэн мэдээсэн. Тэгэхээр энэ ямар мэдээ юм бэ? За тэгэхээр Худалдаа хөгжлийн банк бол өнгөрсөн жилээс эхлэн 1 тэрбум Америк долларын бонд бол гаргахаар ажиллаж исэн юм билээ. За тэгээ ерөнхийдөө эдийн засгийн нөхцөл байдал уялдаад өнөөдрийг хүрсэн байна. За мөн нөгөө талаас одоо өрийн удирдлагын хуульд өөрчлөлт оруулсан учраас банкуд маань өөрийнхөө засгийн газрын эзэмшиж байгаа үн цаасаа барьцаа болгоод ингээд гадаадын бирж дээр гаднаас бонд гаргаж валютын урсгалыг нэмэгдүүлэх бас боломжийг бол өрийн удирдлагын шинжилсэн хуулиар бол гаргаж ирсэн байж. Тэгэхээр энэ боломжийг ашиглаад одоогоор Худалдаа хөгжлийн банк маань бол 500 сая Америк долларын дүнтэй ийм бондыг бол гаргаж арилжаалгаар төлөвлөж байгаа юм байна. За Moody's болон Standard Poor's агентлагаас бол бондын үнэлгээг бол бие нэмэх бие нэг гэсэн үнэлгээнд бол өгсөн явж байгаа. За энэ одоо бонд гаргах үйл ажиллагааг бол Bank of America, Merrill Lynch, ING, Deutsche Bank бол хамтарч ингэж удирдах байгаа юм байна. Тэгэхээр хэрвээ одоо Худалдаа хөгжлийн банк бонд амар шамжилтаа гаргах юм бол одоогийн зах зээл дээр долларын ханш ер нь буурах болов. За тэгэхээр энэ асуултанд хариулахын тулд энэ график дээр тайлбар хий. Тэгэхээр энэ график маань бол долларын ханшийн график өдрөөр харагдаж байгаа. 100 оноос хойш өнөөдрийг хүртэл өдрөөр харагдаж байна. За энэ дөрвөлжин эдрүүд нь болохоор Монгол улсын одоо өмнөх үедэд гаргасан бондын хэмжээнүүдийг хугацаатай за хин аль банкнаас гарсан байдг нь харагдаж байна. За жишээлбэл 2012 оны 3 дугаар сард бол Хөгжлийн банкнаас 600 сая долларын бонд гаргасан гэж ирдэг. За яг манай улсын төлбөрийн тэнцэл дээр орж исэн үнийн дүн нь бол 579 сая доллар байж байгаа. Тэгэхээр энэ бондыг бол 12 оны 3 дугаар сард ингээ гаргахад энд гаргасан байж байгаа. Тэгэхээр энэ гаргахаас өмнө бол долларын ханшилын жишээ унсан ийм зөв төгтөл харагдаж байгаа юм л та. За тэгвэл дараагийн бонд гаргалт нь болохоор 12 оны 9 сард Худалдаа хөгжлийн банк бол 300 сая долларын бондыг бас гаргасан байгаа юм л та. Тэгэхээр энэс өмнө бол харин долларын ханшилын өссөн зүгжигтэй харагдаж байгаа. За дараа нь 12 оны 12 сард Чингис бондыг гаргасан 1.5 тэрбум долларын бонд. За энэ хугацаанд гаргахад бол энэ хугацаанд бол валютын ханш баг зэрэг унсан тэгээ тогтвортой харагдаж байна. За харин сүүлд одоо Самура бондыг 12 оны 4 сард гаргасан 30 тэрбум йений бонд. За мөн үүнтэй давхцаад Худалдаа хөгжлийн банкнаас 700 сая долларын юаны бонд гаргасан байж. За эдгээр бондуудыг ингээд гаргахад бол бас хувьцааны долларын ханш бол өмнө бас баг зэрэг ингэж унсан юм зөв төгтөл харагдаж байгаа юм л та. Тэгэхээр яг энэ кейсүүдийг ингээд аваад үзэхэд 100% яг бонд гаргахлаарэ долларын ханш ундаг гэсэн магадлал бол 100% байж чадахгүй одоо. Гэхдээ ерөнхийдөө долларын одоо орох урсгал нэмэгдэж байна. Улсын одоо долларын эдийн засгийн эрхлэх хэмжээ нэмэгдэж гэдэг утгаараа тэр хүлээлт нь өөрөө долларын ханшийг өнөөдөр унгах шалтгаан бас болзошгүй юм а гэж үзэж байна. За яагаад гэж болохоор энэ 500 сая бондыг ингээд одоо ингээд гаргана гэж байна. Тэгэхэд бол долларын ханш бол 1990-ээс одоо 1960-50 он чадсан шүү дээ, тийм. Тэгэхээр бол ерөнхийдөө юм бас унахад нөлөөлдөг зүйл байж болно гэж харж байгаа. Хэрвээ энэ үнэлт ингээд цаашаа үргэлжлэх юм бол ерөнхийдөө 1920 руу бас унах магадлал байж болох юм а гэж харж байгаа. Мөнхөрд нэвтрүүлгийн төгсгөл бас хөрөнгөний зах зээлийн өнгө ямар байгаа талаар мэдээлэх үү? За тэгэхээр манай хөрөнгөний зах зээлийн топор индекс манай за үнэлт үргэлжилж байна. За жилийн бол 16 үнэлттэй, оны ихнээс 12 үнэлттэй. За сарын үнэлттэй, 7 хоногийн бол 2 өсөлттэй явж байгаа. Үндсэндээ бас өнгөрсөн 1 жилийн хугацааны доод хэмжээндээ хүрсэн байгаа. За бидний зүгээс бол эхний хагаст дахиад үргэлжилж унах хаа гэсэн бодлыг дэвшүүлж байна. Мэдээлэл хүргэсэнд баярлалаа. За баярлалаа. Үзэгч та бүхэнд за хөрөнгөний шинжээч мөнх эрдэнэ өнгөрсөн 7 хоногт болон гадаад болон дотоодод өрнөсөн хөрөнгөний зах зээлийн мэдээлэл хүргэлээ. Баярлалаа үзэгчдээ.